Азтай охины сэргэлт өдөр 14. Би аль хэдийн эхлүүлчихсэн. Сайн уу одтой охин минь? Сэтгэл зүрхэндээ би өөрийгөө өөрчилмөр байна гэж мэдэрсэн тэр мөчөөс л чи эхэлчихсэн байсан юм шүү. Өнөөдөр бол 14 дахь өдөр. Аль хэдийн олон чухал алхмууд хийсэн. Одоо чи дараагийн түвшинд хүрэх замаа тэгшилж байна. Эхлэн гэдэг нь зөвхөн төлөвлөгөө гаргах, том зорилго тавих тухай биш. Энэ бол өөрийгөө үннээр нь мэдэрч, өөрчлөлтөд тийм гэж хэлэх тэр агшин. Сэтгэлийн шивнэ. Чи яг одоо замдаа яваа. Юу ч харагдахгүй байсан ч орчлон чамайг хөтлөөд эхэлчихсэн. Зүгээр л бат итэг. Учир нь чи аль хэдийн эхэлчихсэн. Өнөөдрийн дасгал. Өнөөдөр өөрийнхөө дотоод ахиц дэвшлийг хараад өөртөө урам өг. Нэгт өнгөрсөн 14 хоногт өөртөө хийсэн хамгийн энгийн 3 өөрчлөлтөө бич. Хоёрт, тэр үед чиний сэтгэл ямар байсныг дурс. Хамгийн жижигч гэлээ өөрийн төлөө хийсэн шийдвэрээ хүндэтгэж тэмдэглэл. Жишээ нь өглөөний бясалгал хийж эхэлсэн, надад хэрэггүй нэгний мессежэнд хариулахаа болсон, өөрийгөө буруутгахын оронд ойлгохоор хичээсэн гэх мэт. Гуравт, энэ бол амжилттай эхлэл байсныг өөртөө батал. Өөрийгөө хүндэл. Affirmation. Миний хүссэн бүхэн аль хэдийн надад хүрч эхэлсэн. Энэ 14 хоногийн хугацаанд чи ямар гайхалтай өөрчлөлт хийснээ мэдэрч байна уу? Хамгийн чимээгүй, хамгийн жижиг шийдвэрүүд чинь чамайг аль хэдийн шинэ амьдралын зүг залсан. Маргааш 3 дахь 7 хоног эхэлнэ. Илүү тод гэрэл, илүү хүчрхэг алхмуудтай хамт. Хайр бахархал хүчээр чиний дотоод аяллыг хөтөж марлаа.